Ерөөсөө нийгмийн гэлээ улс төр эдийн засгийн байж байгаа хэллэгүүдийг бүгдийг дахиж бүр хуульчлаад энэ үг ийм утгатай, энэ үг ийм утгатай гэж бүр нэгдсэн нэг ойлголттой. Тэгэхгүй чи одоо энэ ордон дотор байж байгаа нэг намын гишүүд хүртэл нэг улс төрийн үгийг бүр тэмээ ямаа шиг тайлбарлаж байгаа. Шал өөрөөр ярьцгааж байгаа тий. Энэ оюу тодгоож байна. Хідэн хот байгуулахаар л та хэдий биш юм аа гэж та маш сайхан гоё хүн төрлөختөнд байхгүй гоё хот байгуулчих мөнгөл байгаа байхгүй тий. За 400 тэрбум доллар 500 тэрбум доллар өнгөрч чинь баг 1500 их найт төгрөг мөрөг болоод явчих юм билээ шүү дээ тий. Баг нэг. Тэгсэн чи би ингээ харж байгаа хөө. Тэгээ их найт чи хэдэн төгрөг вэ гэхээр 1000 тэрбум шүү дээ. Нэг их найт бол 1000 тэрбум гэж. Тэнгүүд одоо сүүлийн чи бүр ингээд байга их найт гэж ярьсаар байна тэр дасал болох гээд байгаа байхгүй. Нэг тэрбум надад одоо байхад би маш олон гоё контент хийх те. Нийгэмд одоо маш гоё тийм контентээр имжлэгээ хийх боломж шиг надад байна шүү дээ. Навсаатлаа нэгдээд имцэт болоо явчих штэ. Тэр намрууд угаасаа маш хүндэрнэ ойлгомжтой. Таны яг ингээд яриад байгаа одоо шинэ мөнгөний бодлого бол яг ингээд хэрэгжүүлэл хилчлээ л та. Манай улсын хэлхийг гэхэд олон улсын зүгээс ч юм уу эсвэл урд хойд төвшин зүгээс ямар нэг аюул занал янз бүрийн ирэх үү. Бид нар зөрчилдөг манай эдийн засгийн 90% урд хойд төвш штэ. Тэр хоёр бол талархаж хүлээж авав. Нэг хүнд бараг л 10 тэрбум төгрөгийн юм байгаа гэх шиг өсөн шүү. 15 тэрбум. Тийм 15 дээр нэг хүнд шүү дээ тий. Яг өнөөгийн юм яг манай байгалийн баялаг мал сүрэг газар нутаг мутаг мод ус агаар гэдэг бүх юм ингээд ерөнхийдөө бүгднийг яг бодит баялаг хамгийн баг бодит хамгийн баг үнэгээр үнэлэхэд 5 их $8 байхгүй юу? За сайн байцгаана уу манайхан Green podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За нилээд хэсэг бас подкаст хийхгүй байж байгаад бас 100 болчихсон байсан тий. Амарж агаад одоо сайхан ингээд нэвтрүүлгүүд эхлүүлж байна. За өнөөдрийн дугаарт маань Баярхүү ах маань эдийн засгч Баярхүү ах маань хүрэлцэн ирсэн байна. Битэрүүд бод баг part 3 болчихлоо шүү дээ тий. Одоо тэгээ яг цаашдаа ч бас ярих бах. Тэгээ дүүн таныг дуусан шалтгаан өрсөн шалтгаан маань ерөөхдөө бас энэ сүүлийд болоод байгаа үйл явдлын тухай бас сонирхож асуу гэж бодсон. Танаас бас зарим зүйлийг тодруулмаар санагдаад байна. За сайхан ингээд нэг оюу толгойн асуудал чинь бас нэлээд юм боллоо шүү дээ. Талбай малбай дээр хүмүүс цуглараад амнаат, тэсийн амнаатыг өсгөн буулгана гэж сандргаал. Таны талаар нэг товчхон мэдээлэл өгч дээ. За тэгээд сонсож байгаа олондоо сайхан зусж гэнэ үү? Мэд дэвшүүлээ. Тэ Монгол хүн байна да. За тэгээд дээр нь дахиад өнөөдөр 2026 оны 7 сарын 31-ний өдөр. Тий. Яг өнөөдөр бол хамгийн хурццсан нийгмийн анхааралд байж байгаа хүн болгоны одоо уур хилэнг барж байгаа бухимдуулж байгаа юм бол энэ бензиний тасалдал шүү дээ. Зөв биз? Бензиний тасалдал. Тийм. Тэгэхээр ерөөсөө нэг л юм байгаа. Миний 50 яриад байгаа нь бид нар яг ямар байдалд орцсон гэдэг энэ эдийн засгийнхаа төлөв байдал дээрээ тогтолцооных нь хувьд, бүтцийн нь хувьд, хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд гэсэн гурван холбоонд нь онш тавиагүй тохиолдолд энэ бензиний үнийн өсөлт хизээж зогсохгүй оюу толгой шиг ловрын гэрээ үргэлж хийгдэл яваад байгаа байхгүй юу? Хүмүүс ингэ салгаж хараад байгаа. Оюу толгойн гэрээ өнөөдрийн бензиний өсөлт хоорондоо хамаагүй юм шиг. Яг бодит байдалд бол эн чин оюу толгой гэрээ гэдэг байгаа чин оюу толгойн гэрээг зурцсан Rio Tinto гэдэг компани асуудал гэдэг. Rio Tinto гэдэг компани юу юм гэхээр нөгөө миний байнга ярьдаг доллар хэвлэдэг эзэдийн хувьцааг нэзэмшдэг компани л байхгүй юу? Мөн үү? Манай бензин гэдэг нь яг ялгаа байхгүй. Зөв бид нар хөрш Оросоос тий зүгээр л удаан хугацааны хоорондын гэрээ зураад үнэ тогтворжуулаад дунд нь доллар хэрэглэхгүйгээр төгрөг рубль хоёрынхаа ханшиг swap хилцэл буюу уяад бусад дээр юан долларын ханш хөдлөх хамаагүй төгрөг рубль хоёроо яг ханшиг нь уйчаад тэгээ удаан хугацааны гэрээ зурчаад нэгдүгээрт авах хоёрдугаарт нь миний байнга ярьдаг тэр өөртөө түүхийн нефттэй байж иж тэрийг олборлоод хятадуудад орондоо шаш аваагаар явцдаг. Тэмүүртээ өөртөө н Оросоос авдаг энтрийга бид нэг юу гэдэг өөрөө түүхийн нефттэй байж иж нефт боловсруулах үйлдвэр. Хоёрдугаарт нь энэ нүүрснээс нефтэн бүтээгдэхүүн гаргадаг бага оврын үйлдвэрүүд бол одоо дэлхийг дүүрэн болцсон шүү дээ. Япон, Солонгос, Хятадаар зөндөө байгаа. Нүүрснээс түш гарна. Нүүрснээс ялгаа авах гээд энэ тэгээ бүр одоо өндөр ангиллын тэр 95 энтергээр тэр нь биш юм ахэд нэг дизель тэргээд баг одоо октантай гэж хэлээд байдаг штэ 82 юу 92 ч юу тэр хүнд бол нүүрсээс гарах бүрэн боломжтой байхгүй да. Тэгэхээр энэ бүх юмны цаана юу гэдэг ингээд дахиад нөгөө манайх урдаас мөнгө байхгүй гэж яриад идэг.
А мөнгө нь хэнд байна гэхээр заавал долларын эзэс зээл авах хэрэгтэй гэдэг. Нэг ийм л юмд орцсон гэсэн үг байхгүй юу? Би сүлд бодоод байгаа юм байна. Яалч дээрлэхүүлээд байгаа юм шиг нэг. Гэхдээ дээрлэхүүл биш юм боолчлогдоод байгаа байхгүй. Бид нар өөрсдөө нэг мундаг арчсан иргэжүүлдэг гэдэг бол яг арчил иргэжүүлдэг гэж юу юм гэхээр хүний ирэхээр боолчлогдох биш. Өөрийнхөө юм эзэн байгаад тэрүүгээрэл өөр ширэнд орохгүй амьдрах юм бол эн чинь жигко одоо том арчин шүү дээ. Гэтэл бид нар үлдээсэн мөн үү? Ээж аав ингээд авдан дотор алтан тий голдмоо үлдээсэн байхад мөн үү? Наад алтан голдмоог чинь бид нар тий наад алтан голдмоо гарчсан барьцаасан доллар хэвлээд та нарт хүүтэй зээлчигээд өөрийнхөө алтан голдмоог ретонтод өгөөд а нөгөө чи тэрүүгээр баталгаасан доллар хэвлчихэд бидэрт буцаагаад зээлээд идэг. Яг тэрэн шиг бид нар өөрийнхөө түүхийн нефтийг олборлоод боловсруулах үйлдвэр бариад заавал бүр эцсийн шатны хэрэггүй шүү дээ. Ер нь бол бидэрт нүүрс тэ нефт, нүүрс, химийн бага оврын боловсруулах үйлдвэрүүд барихад бол бүрэн боломжтой. А мөнгө их үүсрийн хувьд бол бид нар хангалттай байхгүй дээ. Ингийн докер зовгоно ингийн. Чамд нефтний орд байна. Тэг මොකද тэр хүмүүс юу гэдэг нь хэр яг ретенто шиг доллартай компани ирээд тэрийг олборлоод нефтийг гаргаад зараад тэг надад нэг жоохон угаац өгөө тэгээ болчтیں гэж андуураад идэг байхгүй. Нэг локер. Тэг хүмүүс юу гэж харддаг гэхээр уугнаад байж байгаа нефтийн ордыг хөрөнгө гэж үздэггүй. Чиний тэр нефтийн ордоор чи баталгаажсан доллараа хэвлчихэд чам дээр мөнгө хүүлээд мүлжээд байгаа тэр мөнгө хүүлэгчийг хөрөнгө оруулагч андуурч худлаа яриад байгаа байхгүй та. Уг нь хөрөнгө нь тэр чиний нефтийн орд чиний оюутлага орд ч байхгүй. Бодит баялагч юм байхгүй та. Тийм тэгэхээр бид нар зүгээр миний одоо тайлбарлаад байгаа нь нөгөө талаас нь тайлбарлахад чиний орд байхгүй бол би хичнээн доллартайгаа яриад чам дээр хүүтэ өгөөд гарсан бүтээгдэхүүн чинь доллар зазаад доллараар ашиг олж чадахгүй үстэй. Доллараас ашиг олж чадахгүй олж чадахгүй шүү дээ. Тэгээ одоо манай энэ хавтгай улс төр эзэн засгаж байгаа хүмүүс бүгдээрээ хүн доллартай ирээд манай баялагийг доллараар эргэлтэнд оруулаад ашиг олоод ахт нь эдний долларгүйгээр бид нар явж чадахгүй гэдэг байхгүй. Эсрэгээр тэдний доллар манай баялаггүйгээр амь орохгүй. Энийг л айгуу сан ойлгох би шинэ мөнгөний бодлого тайлбарлаж байна. За тэгээд эхний асуултанд шууд хариулахад юм байна. Оюу толгойн гэрээ. Энэ хүн төрсний залдаад байгаа нэг энэ долларын эзэд буюу мөнгө хүлэгчдийн бодож бас нэг зайл байдیں۔ За би чам дээр дуугна. За уугна чамд оюу толгой орд байна. Би банк واخгүй юу? Доллар хэвлэдэг банк. Чи надад 66% өгчхөө. Би чамд жилийн 10% хүүтэй зээл өгөх юм бол чи дургуутсан нэстэй. Чи зээл өгснийхөө төлөө яагаад 66%-ыг авах гээд байгаа надаас гээд. Тэгнэз. Тэгэхээр эдгээр ямар зайл олсон гэхээр мөн үү? Банк өөрөө ирээд шууд 66% чи аваад 10% хүүтэй зээл өгөхөр бүх дэлхийд дургуутсаад энэ мөнгө хүлэгч арай дэндүү даварч чана гэд бослог гарах учраас ретенто шиг компани бий бол очоод тэр компанидаа 66% нь өгүүлж хагаад зээл өгдөг зайл олцсон л байхгүй юу? Одоо лог кинолч юу те? Дүүнийхөө бүх дэлхий яг тэгж яваад байгаа гэсэн үг. Одоо манад орж иж байгаа бүх хөрөнгө оруулалт гэдэг бүх юм ба штэ. Банк өөрөө эзэмшдэг нэг компани байгуулчаад тэрүүгээрээ нөгөө улсынхаа 66% ч юм уу авчаад тэгээ тэр хамтарсан компанид нь 10% хүүтэй зээл өгдөг ийм санхүүгийн зайлтанд орсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг ерөнхийдөө дүүн бас ингээ ойлгоод байгаа сүлээд. Одоо ингээд нэгсэндээ ингээд томорчсон гүрнүүд байна шүү дээ. Төрүүлээд ингээд системээр нь базангуудаа ерөнхийдөө ингээд одоо нэгсэндээ системээр ингээд боогоод байна гэж би бодогдоод байгаа байхгүй. Тэгээд та хэлж шнэ бодит баялагтай хүн нь болохоор ямар ч хүчгүй нөгөө талд нь болохоор яг нэг хүч байгаад байгаа байхгүй. Нэг ямар нэгэн байдлаар тийм. Тэмүүл тэр хүчээ зүгээр ингэж одоо доллар моллор болгож ингэж янз бүрийн байдлаар ингэж биднийгээ базаад гарахгүй юм л да. Тэгэхээр одоо яг дүүгийнх нь бодол ингэж бодоод байгаа. Одоо энэ дайн болох гэдэг шүү дээ бас дэлхийн улс орнууд ингэж болж гин те болоод байна. Бөшөө хямрал орох гээд байна. Энэ хооронд харин одоо манай улс сэргэлэнтэй төвчих боломж байна уу? Ер нь юм байгаа. Нэгдүгээрт ямар тохиолдолд хүн оншоо зөв тавьж чадвал тий тухайн хүндэрсэн нөхцлөөс гарах боломж бол байнга байдаг байхгүй юу? За яг ялангуяа юм хүнд хэцүү хямралтай үед илүү их гардаг нь хямраад тэгэхээр хүмүүс юу илээгээд 50 налаагаал тий наазгар байж идэгээс салаад гараад эн чи юу болоод байна гэд нөгөө нохоо хамартай өрхөр усч болдог гэд усан дохоог шидчээр сэлээд явчихдаг шиг. Тэгэхээр яг үнэхээр жоохон тийм хоншортой. Бид нар өөрсдөө их магтцгаадаг штэ. Мөнх тэнгэрийн их хааны хойч мөнх тэнгэрийн үр сентэр гээд үнэхээр тийм мөн бол мөн үү?
Тэгвэл зүгээр л миний яриад байгаа он шиг дагаал явчих юм уу тэр мултар чинь. Одоо ялангуяа бүр хямраад бүгдээрээ өрөндөө баригдаад салин нэмэгдэхгүй. Бензиний бүх өмнө нэмэгд чинь. 100 амарчаа хооронд дулаан цахилгааны үнэ нэмсэн. Тэгэхээр дулаан цахилгаан бензин 3 нэмэгдэхэд тэгээд бараа бүтээгдэхүүн үн чинь бүр навсаатлаа нэгдэл нэмцэж болоо явчих штэ. Тэр намар бол угаасаа маш хүндэрнэ ойлгомжтой. Тэгэхээр нөгөө хүндэрсэн үед нь бензин нийлүүлж чадаагүй сайд огцор. Тэ? Дулааны үнийг нэмсэн сайд огцор гэх биш. Энд чинь яг 36 жил байнга бензин үн нэмэгдээд, байнга дулааны үн нэмэгдээд явцсан юм чинь эн чинь тэр тухайн хүмүүстэй биш. Тэ? Ямар ч хүнийг сайд болгоцсон байсан чиний хэлээд байгаа нөгөө их гүрнүүдийн хийцийн мөнгөний эзэдийн залтай тогтолцоо чи өөрөө бид нэг өдөрдөө залаад хянаад яваад нь штэ. Тэгээ энийг задлах нь л өөрөө чухал байхгүй юу? Тэгэхээр миний хэлээд байгаа үнэхээр яг монголчууд миний яриаг сонсороо Төмөрчийн баяр хүн миний яриад байгаа тэр шинэ мөнгөний бодлого гэдгээс өөр онош гарч шийдэл байхгүй. Тэрийг хэрэгжүүлэх юм бол цаашид хизээч бензиний үн нэмэгдэхгүй, цаашид хизээч дулаан цахилгааны үн нэмэгдэхгүй. Дээр нь мөнгө хүүлдэг тогтолцоо байхгүй одоо жилийн 2% хүүтэй болчихно. Дээр нь засгийн газар нь зээл авах хэрэггүй, хөрөнгө оруулалт хийхдээ зээл авах хэрэггүй, хөрөнгө оруулалт бүтээн байх үедээ төгрөгөө өөртөө хэвлэдэг болчихно. Дээр нь засгийн газрын офшор руу гарч алдаад байгаа, Rio Tinto-д алдаад байгаа, MC Smith-ийн тэ офшор компаниудад алдаад байгаа валютын нөөцөө авч хагаад нефтийн үйлдвэрөө өөртөө барьчихна. Жижиг оврын нүүрс химийн аж үйлдвэрийн цогцруудаа өөртөө барьчихна. Тийм учраас ингээд яг ингэж бид нар ингэж бүр одоо нэг өдрийн өмнө гэсэн цогц шийдэж ижил энэс мултрах болохоос биш. Ингээл одоо эх 7 хоногоос жагсаа цуглаад хүмүүс уриалж илээ 8-6 сая жагсаа цуглая. Энэ бензин холбоотой асуудлыг шийдэж чадахгүй гэр тэр сайд нь ч өөрөө ямар ч хийрхүү хөөрүү сагсуу тийм эрүүл биш хүн байж байгааг нь харахаар тэгээ савсганаад нэг олон юм ярьж байгаа л олонний анхаарал таваад байх тэр сайд нь дамдны үүдний залуу тэгээд байх. Тэгэхээр зүгээр л хэлээд байгаа нь яг хизээ тухайн ард түмэн юм үндэстэн буруу юмнаас өндөж гарч иж чаддیں۔ Гэхээр зөв онш тавьцсан тэ зөв тэр оншихад гарч шийдэл хийцэн байж байгаа үзэл санаа онол номдол дээр л босч ирдэг болохоос биш хин нэгэн тийм тэмцэж хүнийг дагаад босч ирдэггүй тэмцэж хүнийг дагаад асуудал шийдэгдэхгүй байхгүй юу. Тэмцэж байгаа хүн бол нэг орилоод нэг сайдыг огцруулаад дараагийн сайдны 50% өгчөөл яваад өгчнө. Дараагийн сайд нь гарч ирлээ нөгөө долларын ханш нь байнга өсдгөөрөө өсөөл энэ дайн байдлаар чи улам хэцүү болоод бензиний үн чи улам нэмэгдээл явна. Долларын ханш нэмэгдэнэ. Долларын ханш нэмэгдэх тусам бензиний үн чинь нэмэгдэж доллар аваад байгаа юм чинь. Тэгэхээр энийг шийдэхгүй тохиолдол худлаа байхгүй юу? Одоо яг Орос Хятадын хооронд ингээд нэг сэргэлэн тоглох боломж байгаа болоо манай. Бүрэн байгаа. Манайх биш л сая ингээд би сая энэ дөнгөж чамтайрхаа юм уншчихлаа. Манай сайтууд тавьчих. Нэг гадны судлаач юмэг. Монгол бол далаад гарцгүй хоёр том их гүрээдүүнд тавьчуулагдсан. Түүнээсээ болоод маш хэцүү амьдэрдэг барьдаг гэж бүр худлаа юм ярьчих. Бас жоохон нэмээд. Тэр далаад гарцтай улсууд ч юм ба штэ. Далаагаар яваад ирээд хятад юмаа зарах гэж үхэн хатан зүтгэдэг байхгүй юу? Хятад ч одоо дэлхийн нэг номерын яг консюмер нөгөө нэг юу худалдаа авах чадвар Паритын тэрээр бол нэг номер болсон эдийн засаг штэ. Америк энэ шиг тийм хөөсөрцөн хөрөнгөний мэржийн баахан хиймэл оюун ухааны компаниуд нь хэдэн тэрбум долларын үнэлгээ гэдэг нэг хоосон хөөс мөөс энэ биеиндээ зардаг биш. Яг бодит эдийн засаг утгаар бол хэзээ нэг номер болсон. Европын холбоо, Африк, Азид бүх улсууд хятад бараагаа зарах гээд тэр далаа нь хятадуудад бараагаа зарахт нь хэрэг болдог далаа байхгүй юу? Хятад руу авчиж бараагаа зардаг, хятадаас юм худалж авдаг. Гэтэл манайх тийм далаа малаа ямар ч хэрэггүй зүгээр шууд хилэлцсэн байж. Тэгэхээр энэ том зах зээл рүү юмаа зараад буцаагаад юмаа аваад мөн үү? Тэгээд айл болохоор хятад Оросоос бага хамааралтай. Одоо манай эдийн засаг бол импортын 70% нь хятад. Импортын 20% нь Орос. 10% нь бусад 3 дахь олнуудаас. Экспортын 85-аас 90% нь хятадаас хамааралтай тийм улс байхгүй юу? Тэр хамаагүй экспортод байдгаараа байг. Импортыг бид нар ингэж бараг 100% импортоор амьдэрдэг биш. Зүгээр зөвхөн нэг сайндаа нэг 20%, 25%-ийг л импорт хийдэг. Бусдын бүгдийн дотордолтой хийдэг байх бүрэн боломжтой. Энэний тулд зүгээр л нөгөө миний яриад байгаа заавал долларын зээл аваад тэр нь төгрөгт жилийн 20-оос дээш хувийн хүүтэй болж хувирдаг. Энэ долларын эзэдийн колончдын залим их програмыг л устгах хийчихэл болно гэж миний тайлбарлаад тийм. Тэгээд дээр нь Орос эдийн дундаа бол манай бүр түүхэн алтан боломж бүх улс үндэстэнд олдохгүй байгаа том боломж байхгүй юу?
Аль аль нь бид нар 140 сая хүнтэй Оросууд руу бараа зарах. НАТО Сибирийн хэсгэр нь манай бараг хэрэглээ сурцсан. Адилхан цаг ууртай. За хүнс тижэл арьс ус ноос тэгээ ноодорн бүтээгдэхүүн бол энэ Сибирийн хэсэг бол яг манайхтай адилхан. Угаас л их Монгол улсын хараад байсан манайхны нэг хэсэг штэ. За урагшаагийн 30 юу л юу зарсан болохоор газар. Зөвхөн байгалийн баялаг биш. Бид мал аж ахуйн бүтээгдэхүүн, Монголын хөрсөнд ургасан тэг хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэрийг боловсруулсан бараа болгох, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох. Тэгээ дээр нь бүр биотехнологийн бүтээгдэхүүнүүд болгох гэхэд маш их боломж байгаа. Зүгээр мөнгөтэй болгоод хүмүүс зээл өгөөд эхэлчих юм бол энэ төр засгаас шүү дээ. Одоо хүмүүс юу нэх хүсэж байна гэхээр жилийн 2% хүүтэй зээл өгөөд бидэрт боломж олгоод татвар матвар бага аваач. Бид нар зүгээр хятадд зарах бүх бүтээгдэхүүн чи үйлдвэрлэж өгье гэд. Энэ өөр Монголоор дүүрэн бүтээгдэхүүн, мад аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэд нартай хамтраад эндээс үйлдвэрлэлээ хятадтай сайн болцсон байж байгаа брендинг өөр Монголын түүхийдэн дээр хийж байгаа сайн брендингүүдийн ко-брендинг хийгээд хоорондоо кросс шеринг, хувьцааны солилцол энэ төр хийгээд явчих. Маш амархан загварууд байхгүй юу? Одоо энэ татвар ер нь ингээд яагаад өндөр байлгаад байгаа юм бол? Тэгээ одоо яг зөв ярьж байна. Хүмүүс асуусан нэг татвараар уус хөгждөг гэдэг байгаа. Татвараар уус хөгждөггүй мөнгөө хэвлж хөгждөг. За энийг бол би бүр олон удаа тайлбарлаж байгаа. Татвараар хизээч хөгжихгүй. За тэгээ дээр нь Монгол улсын төсөв гэд нэрлэгдээд байгаа чинь татвар элдэг дээд хураан чөнтгөл нэг баахан юм нийлээд төсөв бүртж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ гадаад зээлмээр авч байгаа барьж байгаа бүгдийг нийлүүлээд төсөв гэдэг байгаа төсвийн. За тэгэхээр эндээс цэг юм. Ер нь төсвийн зардлын яад ингээ харахаар маш энгийн байхгүй. Нэг сүртэй эдийн засгаар худлаа ирсэн хүмүүс мэдэмх хэрдээ. Төсөв бол ерөнхийдөө 3 төрлийн юмд. Одоо бид засгийн газрын тэргүүний хувьд цуглуулсан бүх мөнгөө буцаагаад 3 юмд л зарж байгаа. Нэгдүгээрх нь одоо бүх хүмүүс өөртөө дараагийн зээлээ аваад өмнөх зээлээ төлдөг штеп. Тэр шиг засгийн газар чи өөрөө яг энэ аж ахуй нэгжүүд тэтгэврийн өгшөнтэй адилхан зээлнээс зээлийн хооронд амьдэрдэг бүтц болцсон байхгүй юу? Тийм учраас нэг засгийн газрын цуглуулсан төсвийн хамгийн чухал юм нь эхлээд гадаад дотоод өөр авсан зээлүүдэд хаадаг байхгүй төлдөг. За энэ нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь мэдээж хэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхийг бодно шүү дээ. Тэр цэм ингээд нэг баахан энтэндээс сонгогдсон гишүүч чиг өөрийнхөө тойрог үүдлөө хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхгүй бол сонгогдож чадахгүй байхгүй гэдэг. Тэгээ нөгөө уус даяа тараас нь бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтууд байна. Гуравдугаарт нь төсөө цалин авдаг хүмүүсээ цалин тавина гэдэг. Ерөөс нь иймэрхүү үндсэн 3 юм байгаа. Мөн үү? Тэгэхээр энэ 3 юмыг хийхэд тулд энэ өчнөө олон төрлийн татвар аваад байгаа. За тэгээ эндээс нэг хамгийн хорлонтой юм нь одоо компани захирал хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Эхлээд зээлээ төлөөд дараа нь үйлдвэрийнхаа тоног төхөөрөмж элдв юмыг бүр засвар үйлчлэх юм бүгдийг хийчихэд хамгийн сүүлд нь цалингаа тавьдагтай засгийн газар яг адилхан байхгүй да. Тэгэхээр компани хувьд ч тэр засгийн газрын хувьд тэр хамгийн чухал юм нь дараагийн зээлэл авахгүй бол нураад унчна. Мөн үү? Компани ч гэсэн байнга зээлээ сунгаад дараагийн зээлэл авч явдаг шүү дээ. Засгийн газар яг адилхан байхгүй. Тэгэхээр чиний асуугаад байгаа дараагийн зээлээ авахын тулд мөн үү? За тэгэхээр долларын зээл. Засгийн газар доллар 3000 байхад 2 тэрбум долларын зээл авчлаа гэж бодъё. Тэг юм уу? 2 тэрбум долларын зээл. Тэнгууд тэр зээлээ хаах болоод 3 жилийн дараа болохоор 3600 болчихно. Тэгэхээр засгийн газар нэгдүгээрт нь тэр ханшаа алдагдал болсон 600 төгрөгийг авсан 2 тэрбум долларын зээлийг хаахын тулд хаанаас олох юм? Татвар нэмжиж олно. Хураан шимтгэлээ нэмжиж олно шүү дээ. Нэгдүгээрх нь. Тэг юм уу? Хоёрдугаарт нь нэгэнт нөгөө ханшаа алдагдлаас зээлийн үнийн дүн нь мөн үү 3000-аас 3600 болсон 600 төгрөгийн зөрөөчин аваагүй мөртлөө засгийн газар төлөх өр болж төгрөгөөр ороод ирэхээр чинь татвар матвар нэмэхээс гадна мөн үү дараагийн авах зээл чи өөрөө үнийн дүн дахиад том болчихно гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо нэг компани ихтэй тэрбум төгрөгийн зээл авдаг бол дараагийн удаа тэрбум 500 авна. Дараагийн удаа 2 тэрбумыг аваад явдаг шиг засгийн газар нь яг ингэж авч явсаар байгаад Монгол улсын өрчин өрнөдөр 40 тэрбум доллар болчиход байна шүү дээ. Мөн үү? Тийм болохоор нэг л юмыг сайн ойлго. Засгийн газар татвараа нэмж авах гээд байгаа нь хөөх юм уу ядарсан эмч багш нар цагдаагийнхаа цалиг нэмэх гээд байгаа биш. Чи одоо ингээд бүгдийг хараарай. Тэтгэврийн өгчүүд тэтгэврээ сая 500 болгоно гэд бүтэн 2 жил шахуу ордны гадаа өстө хөөх амьд ихнээсээ ухаан алдаж унаад ядарч яваад байна. Тааны тэтгэврийг нэмэх ямар ч боломжгүй. Багш цалингаа нэмүүлнэ. Эрүүл мэндийн цалингаа нэмүүлэх тааны цалин нэмэх ямар ч боломжгүй гэдэг гоц. Тийм үү? Тэгсэн мөртлөө энэ талтай байж байгаа зээл төлөхөө хамгийн түрүүнд. Тэг яг компанитай адилхан байхгүй. Дараагийн зээл зогсчих юм бол
компани дампуурдаг шиг засгийн газар чи өөрөө дараагийн зээлээ авч чадахгүй дампуурах учраас тэгэхээр нөгөө олон улсын валютын сан гэдэг нөгөө долларын эзний бүтц чи ирээл та нар одоо энэ цалинг нэмж болохгүй. Энэ хөрөнгө оруулалтуудыг зогсоо. Дараагийн зээлээ манахаас авахын тулд. Гэхдээ банк одоо энэ бизнес хийдэг хүмүүсийг алддаг штеп. Тэр тухайн бизнес хийх гэж байгаа хүнд хэрэгтэй зээлийг биш. Банк өөрийнхөө үзмжээр тэгж авал тэгэхгүй л өгөхгүй гэж. Тэгээ банк улсын бүх энэ хувийн банкуд Монгол улсын эдийн засгийг алаад дуусч байгаа шиг засгийн газар чи өөрөө энэ улсаа алаад дуусч байгаа бүтэц байхгүй да. Яг адилхан байхгүй да. Тийм болохоор чиний хэлдэг монголчууд нь сайн ойлгож өгөөч. Татвар гэдэг бол засгийн газар нь өөрөө өндөр хүүтэй зээл авдаг барьцаалагдсан бүтэц учраас тэр зээл өгч байгаа долларын эзэдийн л шахаал дараагийн өндөр зээлээ шахаал засгийн газар жил болгон засгийн газрын зээл нь нэмэгдчихэдэг. Мөн үү? Дээр нь ханшаа алдагдлаас болж нэмэлт нэмэлт төлбөрийн ачаал орж ирдэг. Энэ юм чинь өөрөө бүх төрлийн татварыг нэмэх, тоо хэмжээг нь нэмэх, үнийн дөнгөнд өсгөх юм болчихж байгаа. За энийг бол хамгийн хорон 20 жил хийсэн хүн чинь тэр Чимдийн Хүрэлбаатар гэдэг хүн байхгүй юу? Өөрөөр 20 жилийн Чимдийн Хүрэлбаатар гэдэг хүний олон улсын валютын сангийн даатвараар Монгол улсад олон төрлийн татварыг олон дахин нэмээд мөн үү? Тэгээ Монгол улсын бүтээгдэхүүнийг долларын эзэдийн мэдэлд аваачаад энэ хоёр хөрштэй нь ажиллахгүй болгоцсон гэд тэр хүний хийсэн хор хохирлууд энэ хугацаанд байсан 2-3 ерөнхийлөг 10 хэдэн засгийн газраас хамаагүй илүү хортой хүн байхгүй да. Тэгээ мэдэгдэхгүй өнгөрч одоо улмал татварт байнга л нэмэгдэж явна гэсэн үг шүү дээ. Байнга нэмэгдэж шүү. Миний яриад байгаа юм багбараа. Нэгдүгээрт нь бүх төрлийн зээлийн үг татварчлалтаа жилийн 1-2 болгочоод гаднаас долларын зээл огт авах хэрэггүй. Хэрвээ Элетонтой компани та нар оюутлогын орд дээр ажиллаж байгаа бол доллараа авчираад 3600 гэдэг хуйчлагдсан аншин дээр төгрөг худалдаж аваад тэгээд эхний 10 жил та нар алтан экскаватороор ухна уу, мөнгөн экскаватор бүр эсвэл бүр сансраас авчирсан дэлхийд байдаггүй тийм материалаар хийсэн экскаватороо авчиад ухна бидэрт огт хамаа байхгүй. Юу ч гаргаад ухаад тавилаа. Тавьсан юмний чинь эхний 10 жил 25% манах. Жишээ болгож ярьж штт. Дараагийн 10 жил нь 34% манах. Тэрний дараагийн 10 жил нь 50% манах. Үдгээр гаргаа тавьсан дорцсон алттай байна уу, шороот алттай зэстэй мөнгөтэй байна уу, хоосон шороо байна хамаагүй. Тэрийг ямар үн цэнтэй экскаватор авах нь бидэрт огт хамаагүй байхгүй да. Тэр бид нар ямар ч долларын зээл авах хэрэггүй. Нөгөө хүмүүс ирээд тэр Монгол улсад үйл ажиллагаа явуулах гэж байгаа, хүмүүсийн цалин тавих гэж байгаа, барих гэж байгаа, Монголоос эрчим хүч худалдаж авах гэж байгаа ч гэдэм үү. Бүх долларыг авчиж тушаагаад төгрөг худалдаж авна. Ийм загварлуу оруулах юм бол бид нар тэгээ засгийн газар нь долларын зээл авах хэрэггүй. Засгийн газар нь мөнгө хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын дээр төгрөгөө хэвлээд 2%-тай 0% хүүтэй гаргана. Тэрийн энэ хувийн арилжааны банкуд ш. Миний яриад байгаа ард түмэн 100% өмчлөдөг банкар дамжуулаад жилийн 2%-тэй санхүүжилдэг бол ингээд явчихвал бүх улс эрүүлжээд орхноо босоод ирчих байхгүй юу. Би уг ийм энгийн эмгээл тайлбарлаад баг 20 жил болж шүү дээ. Одоо ингээд буцаад хоёул оюутлогын яриаар орё гэж бодоод байна. Оюутлогоо чи ер нь яг ингээд за яг цэвэр мэврээр нь тооцох ер нь хичнээн төгрөний баялаг байгаа гэж яриаддаг л байх. Тэг чи нэг баг 400-500 тэрбум доллар молор гэж би яг манайхан 400 багада 500 гэж ярьдээ. Айнуу цаашаа өссөн шүү дээ. Манайхан дэлхийд нэг юм тооцдгүй. Бензин үн нэмэгдлээ. Иран Америкийн дайнаас болоод тий нэг юм торхтой бензин үн $100 боллоо. Одоо 110 боллоо, эсвэл 80 боллоо гэлээ шүү дээ. Тэр бензин үн нэмэгж барьж байгаа шүүхгүй. Тухайн бензинийг худалдаж авч байгаа долларын ханш унаад байгаа. Тэгээд манай эдийн засгт огт ярьдаггүй. Доллар ч өөрөө байнга цэнгүүдж идэг. Англиар бол day value гэж хэлдэг байхгүй юу? Байнга ханш нь унж идэг. Ханш гэдэг чинь бол rate байхгүй юу? Тэр нь бол өөр мөнгөтэй харьцаж байгаа харьцаа. Rate байхгүй юу? Day value гэдэг чинь бол тэр тухайн долларын юм худалдаж авч байгаа чадвар нь гэсэн үг байхгүй та. Өөрөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа чадвар чинь бол value. Өөр бусад юан мантай харьцаж байгаа чинь бол rate байхгүй та. Тэр нь ханш байхгүй та. Тэгэхээр нөгөө value нь бол байнга ундаг. Цаг явагдсан болоод нөгөө энгийн хэлгээр бол юуны долларын inflation day value inflation rate гэдэг ингээ янз янзаар нэрлээд байдیں۔ Яг бодтолд бол day value бах, day valuation байхгүй юу? Тэгэхээр орсоор энэ төр бол манай эдийн засгийн хэлэлт бол нөгөө орс хэллэгээр нь devaluation гэд нэрлээд байдیں۔ Тэгэхээр доллар өөрөө байнгын тийм day valuation-д орж идэг бүтэц байхгүй юу?
Энийг юу гэж тайлбарлах гэхээр 2026 оны 7 сарын 31-ний өдөр уугнаа баярхөө үед ярилцлага хийж хахад байсан алдсны үн 10 жилийн дараа 2-оос 3 дахин нэмэгдсэн байх уу. Доллар тэгж ханшин унах байхгүй. Тэгэхээр тэр 10 жилийн дараах ханшаар тооцвол 400 тэрбум биш. Нэг их 80 долларын л орд байхгүй да. Одоо санааг нь ойлгож байна те. Санааг нь ойлгож. Өөрөөр сая одоо энэ хүмүүс баган тэмцэгтэй ярьсан шүү дээ. Зэсийн үн урд байгаагүй ихсэн учраас ногд лашка бушуухан аваад ингээ гэдэг шүү дээ. Тэр чинь зэсийн үн ихсэн биш. Долларын ханш дэв валюшн болцсон буюу доллар чинь өөрөө цэнгүүдсэн гэсэн үг байхгүй да. Тийм болохоор чиний саний асуултанд өнөөдрийн 400 тэрбум долларын үнэлгээтэй оюутлахын орд маань 10 жилийн дараа бол 1.80-ийн үнэлгээтэй л гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бид нар зүгээр салгаж аваад эдний тэр тоонд нь хуурах хэрэггүй байхгүй. Тэр ахаа эднийхөө сонсож байгаа хүмүүс сонирхуулаад нэг ярьчмаар байгаа. За. Одоо за 400 тэрбум доллар 500 тэрбум доллар өнгөрч чинь баг 1500 их 80 төгрөг мөрөг болоод явчих юм билээ шүү дээ. Баг нэг. Тэгсэн чинь би ингээ харж байгаа хөө. Тэгээ их 80 чи хэдэн төгрөг вэ гэхээр 1000 тэрбум шүү дээ. Нэг их 80 бол 1000 тэрбум гэж байгаа. Тэнгүүд одоо сүүлд чи бүр ингээд байга их 80 гэж ярьсаар байна. Тэр нь дасал болох гээд байгаа байхгүй. Тэнгүүд чи 1000 тэрбум, тэдэн мянган тэрбум те. Тэгэхээр чи 2 их 80 гэхдээ чи 2000 тэрбум. Толгой гэж байгаа байхгүй. Бараг нэг тэрбум надад одоо байхад би маш олон гоё контент хийх те. Нийгэмд одоо маш гоё тийм контентээр имжлэгээ хийх боломж надад байна шүү дээ. Тэгэхэд тэнд зүгээр л хэдэн мянган тэрбум те яригдаад байгаа байхгүй. Үнэхээр ингээд бас нэг талаасаа хайран тэгсэл тэр их баялаг ингээд гараад явж байгаа гэдэг хүмүүс бас нэг ойлгосоо гэж бодоод байгаа. Тэнгүүд Улаанбаатар шиг баг Улаанбаатараас том метро зэтротой бүрэн ийм гоё хотыг байгуулах хэмжээний мөнгө чи бүр хэд 4-5 байгаа юм уу та ойлгоход ч юусэн. Ер нь зүгээр ийм шүү дээ. Хасар их юм ярьж байгаа. Яг доллараар заавал үнэлэх хэрэггүй шин. Хот байгуулахад гаднаас авах импортоор авах бүтээгдэхүүн дотор талаас авах эс шороо хайрах цемент гэж ангилал. Тэгээд ерөнхийдөө нэг 50% нь дотоодос гэж бодоход төгрөгөө хэвлээл 50% нь доллар гэж бодоход бол бид нар маш ухаалаг хот байгуулахад бол энэ оюу тодгоож байна. Хідэн хот байгуулахаар л одоо хэдий биш юм аа гэж та маш сайхан гоё супер хот хүн төрөлхтөнд байхгүй гоё хот байгуулчих мөнгө байгаа байхгүй тий. Байгаад байгаа юм тий. Тэр ухаалаг тийм хот шүү дээ. Гоё үзэсгэлэнтэй гоё архитектурын гоё ансамблаас гадна маш ухаалаг шийдэлтэй. Маш гоё орчин үеийн. Одоо нөгөө юу гэр орол гэж байхгүй тий. Бүх юм нь бараг л хагасраа автсан. Тий одоо хиймэд оюун ухаанаар бүрэн яатсыг тавлаг тэгээ дотор талын бүх юм нь тээврийн хэрэгсэл бэлгэс бүх юм нь тийм нар бүх юм тэгээ үнгүй яадаг мэдэг метро хэрэггүй одоо тийм метро энэ яг худлаа үлгэр тоол манах тэрцээдэггүй тийм олон хүнтэй хот байгуулахгүйгээс хойш гой харин дотор талд нэгээс яг үнгүй тийм цахилгаан гольфын талбай машин шиг тийм гоё автобус энэ төр явж яадаг байдаг гэдэг. Юу л юу хийж болно. Технологи бол одоо яг үндэ тасарчтааш хүн төрөлхтний хэмд оюун ухаан бай. Технологи тэрний хэрэглэн бол дорооны тий хот дотор байж дорооны үйлчлэх бүх юм бол өнөхөр одоо бас л цаашдаа өшөөл хөгжиж штэ. Тийм учраас нэг юу биш байхгүй юу тий. Тэг бүрэн тэгж сайхан хотчлох бүх бүтэн Монгол улсын ард иргэдэг тий. Сайхан хоттой болох боломж нь байгаад байдаг. Гой хар хоронд гой шинэ нийслэлээ барайл. Дараа нь энэ зүүн баруун хойд өмнөд тий дөрвөн талдаа хувааж байгаа нэг бүсийн гой бүсийнхаа төвүүдээ хийж өгөх гэдэг ингээд бол уг нь оюутал уурдууч орцоо одоо нэг 20 тэрбум долларын барьцаанд байж байгаа энэ шууд тэрийг сулж аваад өөрсдөө оператор хийгээл жоохон өндөр цалингийн тавиал тэг явахд бол бид өөр мөрийг бол яг үнэндээ тэг би бол айгүй хурдан 60 бүх 100% буцааж аваад эргээд би 34% нь $24 зараад энэ өрийг хагаад ямар ч өргөө өөртөө 60% эзэмшсэн компани хийчих би чадна. Боломжтой биш үгүй. Бүрэн боломжтой байхгүй дээ. Зүгээр эдгээр тэрийг харин тим хэмжээнд ойлгох тэгээд тэрийг хий гэсэн сэтгэл энэ төр байхгүй. Дунджаас доогуур төвшний хүмүүс л байгаа шүү дээ. Дандаа нөгөө нэг энэ неолиберал буюу хувийн өмч улсыг хөгжүүлдэг төр байх хэрэггүй энэ гэж тийм анарх маягийн дураа дөргсөн маягийн юм ярьцгаадаг. Дээр нь монетарист буюу мөнгөөр удирддаг энэ долларын эзэдийн бодлогыг зөвшөөрдөг. Улс орон өөрөө мөнгөний бодлогоо явуулахгүй долларын эзэдээс зээл авах ёстой гэж тэрийг боддог тийм. Гэхдээ энэ ямар ч ингэ тэрийг боддог ч тэрийг шууд мухраад дагдаг энэ төр. Тим эргүүнүүдийн ордноос чи сүүлийн 20 30 жил дүүрсэн байхгүй юу. Тэгээ ихэнх нь энэ талын юм огт ойлголт байхгүй дээ. Дандаа нөгөө намын сүлжээгээр дээд даргийнхаа цүнхийг барьж явж байгаа л
эрх мэдэлд очингуудаа дараагийнхаа нуруулуу хутгалж унгаад өөрөө болдог ийм л хүмүүс ордноор дүүрэн байна шүү дээ. Тэр нь бол Тэгээ нэг эдийн засаг ярихаар л нэг амар уламжгүй юм шиг л нэг яриад яриад байна. Эдийн засаг гэдэг боломжгүй юм яриад байна. Аюу ингийн юм ш тараа. Хүн газар хүн хоорондын гэсэн юм харьцаануудыг л тоогоор ирэхийг бүртгэж авсан юмыг л эдийн засаг гэдэг байхгүй юу. Тэр бүртгэлийн мөнгө гэдэг юм чи тэр мөнгө л хүүгүй байх хэрэгтэй байхгүй юу. Тэр нь хэрэгсэл болж хөшүүрэг болдог. Хүн болгоныг ажилтаа орлоготой хоорондоо арилжаа 8 хийдэг болгох тийм хөшүүр болгочтгол тэр хэрэгсэл байхгүй мөнгө. Энийг хүүлээд эхэлчихэр чи бодолтой. Хүмүүсийн хоорондын харьцдаг хэрэгслийн хамаагүй хүн дунд нь орж ирчээд тэг хүүлээд эхэлчихэр тэр хүүлж байгаа хүн ашиг олохоос биш бусд нь бүгдээрээ дампуурчдаг. Тэг манайх нэг юм ойлгодог байх. Одоо улс орон дампуурлаа, эдийн засаг дампуурлаа, компаниуд дампуурлаа гэдэг. Дампуурл гэж юу юм? Зээлд төлж чадах байлна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зээл авч байгаа хүмүүсийн буруу биш. Тийм өндөр хүүтэй зээлэр бүгдийг дампууруулж байгаа мөнгө хүүлэгч чинь өөртөө дампуурлын буруутан байхгүй юу? Хүсэн үсээг явсаар байгаа тэр нэг. Тэр зүйл очиан. Тэгэхээр энийг л намраас би цэгцэлнэ. Одоо энэ нарт түмэн эрхвч нэг юм ста нэг голдоо ортлоо дарамжлууд дээр зүйл боолчлогдоо одоо эрхвч нэг юм болж байгаа үедтэй арайч тийм. Нэг юу шиг санагдаад байдаг. Нэг юм зайс тэр ч одоо бараг Роми үе мөч чинь ингээл бас нэг янз янзын хямрал болж исэн юм билээ шүү дээ. Тэгээ тухайн үед итгэл явж байгаа. Тэгээ яг нэг эцсийн зэг дээр очихоор нэг тэмцэл болдог тий. Тэгээ эцсийн зэг дээр очиж бүр ингээд цаашаа уруудаад доройтоод бүр яраалынхаа цэг түрээд за одоо ёстой үнэхээр тэсгэ боллоо гэд тэгтэн зөв онш гарцтай үзэл санаа онол номлол дээр байж чадвал тэр ус босоод ирдэг. А тэгхгүй зүгээр ингээд ужиг самуу хоорондын иргэний дан ужиг самуунд идэгдэл дараагийн нэг хүн ирэл өнмөө эзгүй ардуудыг авчихгээл манай тийм байдлаар манжууд зөв тентэр шидэгцээр бол 300 жил болчихсон шүү дээ. 200 жил манжид дарлагдаад дараа нь зөвлөлтөд 70 жил сая одоо сүүлийн 36 жилийн долларын эсрэг гэдэг ингээд яг үндэ 300 жил бол цэвэр ингээд дуусчихсан шүү дээ. Хоорондын ужиг самуунд идэгдсэн яг юмныхоо оншоо тавьж чадаагүй өвгдөөцийнхээ агуу онгод тэнгэр ой санамжийг аваад тухайн цагтаа тааруулж ах өдрөө байгуулж чадаагүй. Яг хамгийн чухал суур зарчим болох тэр их цаад их ёс их засгаа огт ойлгоогүй энэ төр байснаас болоод дууссан я дөрөвчээд шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар том шинжилэл хийхдээ миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого бол энэ ах өдрийн шинжилгээг хийн. Цаашаа залгаад бид нар их засаг их ёс их цаад гэсэн бүр төгс юм доо угаасаа орно. Тэрийг гарцаагүй хийж тэгжээж бид нар юу Орос хятадтайгаа дунд байж байгаа нэг 4 сая хүн амьтантай ч юм уу 4-5 сая хүнтэй мөртлөө 100 жилийн өмнө бүх дэлхийг Швейцар захирддаг байсан шиг л бүс нутагтаа ямар ч байсан хамгийн нөлөө бүхий л тийм хөгжилтэй улс болно. Энд бол би 100% итгэдэг энийг хийнэ. За энийг итгэж надад итгэдэг миний үзэл санаа он домдолд итгэдэг хүмүүстэй хамтарч байгаад хийн угаасаа тийм. Түмнийхээ ярин дээр бас ирэхэд нэг заримдаа бодогдоод тийм. Бүр ингээ Монголынхаа зарим ингээ бүр өгнүүдийг бүр ингээ деталь болгоноор нь дахиж бараг одоо шинээр тийм монголчиж бараг тайлбарламарч биш. Худалдаа гэж юу юм те. Одоо эдийн засаг гэж юу гэж гэдэг юм уу. Ингээ бүр ингээ тэхгүй бол маш олон ойлголтууд юм бас хуурамч юм бүр юм томьёонууд орцсон юм шиг байна тий. Нийгмийн шинж ухаанд хэрэглэгдэж байгаа улс төр эдийн засаг буюу нийгмийн шинж ухаанд хэрэглэгдэж байгаа үг хэллэг нэр томьёо гадаадын юмыг нааша монголчилж орчуулсан энэ нь бол үнэхээр буруу үйдэн шүү дээ. Бүр систем тэгэрдэг тийм шүү дээ. Одоо чинь инвестмент гэхэд чинь манайхан хөрөнгө оруулалтыг орчуулсан мэт. Гэтэл инвестмент гэдэг нь яг тэр нөгөө энэ мөнгө хүлэгчдийн хувьд бол зүгээр л ийш тийшээ очиж мөнгө хөвдөд ашиг олох гэсэн ойлголт байхгүй юу? А бид нар тийм болохоор хөрөнгө оруулалт гэж орчуулчихад нөгөө хэдийг хэрэлдээд идэг. Одоо чи бол шинэ долларын эзэн. А чиний хувьд бол инвестмент гэдэг нь аваачаад тий? Тэгээ шууд өөрөө 66% эзэмшээ зээл өгөхөөр дургуутсах учраас нэг компани байгуулж байгаа 66% нь аваад тэр лугаа зээл өгдгийг чи инвестмент гэж нэрлэлсэн байхгүй юу? А гэтэл манайхаа орчуулалтаа хөрөнгө оруулалт шиг бол би Монгол хүн юу гэж бодож байна гэхээр хөрөнгө гэж юу юм гэхээр тэгээ юу гэдэг 100 дөнгөж ингээл хавраас төл мал төллөөл эхнээсээ ингээд нөгөө сүү гараад ирэнгүүт чинь нэг айл нь тарганы хөрөнгө бустай айлдаа өгдөг штэ. Тэгээд нөгөө чинь саасан сүүгээрээ тарга бүрээл зунжангаал тарга тэгээ уугаад сайхан явчихдаг штэ. Тэгээ нэг удаа л хөрөнгө өгдөг штэ. Тэгээ манайхан хөрөнгө гэд нэрлэхийн талхны хөрөнгө гэж нэг удаа аваад талхаа барихын өмнө жоохон хөрөнгө тастаал талхаа барьлаа дараагийнхаа хөрөнгө дээр гурилаа нэмж зуурлаа эсэглээ талхаа барилаа дахиад хөрөнгөө тастаад яваад идэг үстэй нэг л удаа авдаг хөрөнгө. Манайхан тэр утгаар нь хөрөнгө гэхээр ойлгоод байгаа байхгүй. Угаасаа уламжлалтаа хөрөнгө гэдэг чинь тийм ойлголт юм чи. Гэтэл нөгөө
Рио Тинто болон тэрний эзэдийн хувьд бол улс орныг шулдаг, мөнгө хүүлдэг тогтолцоогоо инвестмент гэдэг учраас тоохчгүй ингээд манайхан урдаас нь одоо улс төрч центр, их хурлын гишүүд энэ төр Рио Тинтог уран дээр суучаад та нар мөнгө хүүлээд штэ хөрөнгө оруулна гэсэн яасан гэхээр нөгөөд нь урдаас нь гайхаад бид нар угаасаа инвестмент гэж англиар мөнгө хүүлнэ гэсэн штэ гэдэг байгаа байхгүй да. Ямаа тэмээ гэж яриад штэ. Чиний хэлдэг айгүй зөв байхгүй юу? Зарим нэг маш ингээд нэрийн зал. Тийм ялангуяа энэ за Устрын хэллэгүүд нь ч одоо тэгэхээр бас л худлаад байна. Парламент маш одоо юм худлаа санааг нь ойлгуулсан. Тэгэхээр улс төр нэрсийн нийгмийн гэж улс төр эдийн засгт байж байгаа хэллэгүүдийг бүгдийг дахиж бүр хуульчлаад энэ үг ийм утгатай. Энэ үг ийм утгатай гэж бүр нэгдсэн нэг ойлголттой. Тэгэхгүй чи одоо энэ ордон дотор байж байгаа нэг намын гишүүд хүртэл нэг улс төрийн үгийг бүр тэмээ ямаа шиг тайлбарлаж байгаа. Шал өөрөөр ярьцгааж байгаа тий. Тэгээд оюутгын тухай ярихад нэг Ханс Вернер гэдэг нэг Германы нэг эдийн засгч байт юм уу да. Тэр нэг бас Монгол цонголт цустай гэсэн юм шиг байгаа. Тэгснээл Монголын тухай нэг ярьж ирсэн байлээ оюутлахын тухай тий. Тэн дээр болохоор оюутлахыг бүр ерөөсөө яшиг боли ерөөсөө бүр шууд зарах хэрэгтэй баг. Бүр цуцлаад энэ гэрээ чи болохгүй гэрээ байна. Ерөөсөө цуцлаад нэг $50 орчсон, хэдэн тэрбум доллар орчсон. Зарсан дээр юм нэг гэж ярьсан байсан. Тэр ер нь зөв юм. Дахиад буруу шүү дээ. Маш энгийн юм л да. Бид одоо шин за $54 зарлаа гэж бодъё. $54 ч юм ба штэ. Одоо байгаа өрүүдээ хаавал хаагаал. Эсвэл дараагийн нэг юм Нямбат энэ шиг туулын хурдын зам хэрэгжүүлнэ гэл. Дундаас нь баахан хулгаалал хэдтийн компаниг үүсчээ оруулаад тэгээ бид нар зөвөр болоод юм уу гарын салаагаар урсаад алга болчихно. Тэгээ түрүү тайлбарлаа штэ. Оюу толгон ордчин өөрөө хөрөнгө. Тэр хөрөнгө байхгүй бол доллар, юана төгрөгөө хинч хэвлэх боломжгүй байхгүй та. Тэр үндсэн мөнгө хэвлдэг, мөнгөний баталгаа болдог баялгаа нэг удаагийн хэвлэгдсэн хэдхэн доллар, юан ч юм уу төгрөгөөр сольж болохгүй шүү дээ. Шал өөр ойлголт байхгүй юу? Зүгээр гэрээ цусдах гэдэг дээр бол би 100% санал нийлж байна. Цусасныхаа дараа цаашаа яаж тий үр өгөөчтэй байх уу гэдэг бол тэнтэй санал нийлэхгүй. Би бол маш энгийн хэлээд байгаа шүү дээ. Ямар ч бидэд хөрөнгө оруулалт хэрэггүй. Зүгээр хамтрах хүн хэрэгтэй. Хамтрах мөн үү? Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр л хамтрна. Өөр татвар матвар юу ч хэрэггүй. Ирлээ хурд завчрлаа. Оюутан ордоос нэг хурд шороо гаргаад тавилаа. Эхний 10 жилдээ 34% манах. Тэр шороон дотор нь алт вэ нү, зис вэ нү, алмаз вэ нү те эсвэл бүр юу ч хоосон шороо байна хамаагүй. Тэр манад оногдох. Тэ олбороос гаргаж ирсэн бүтээгдэхүүнээ боловсруулахгүй түүхүү зарах мархын бол цэвэр манай асуудал. Бүтээгдэхүүн уух гэр. Хоёрдугаарт нь нийт олборсон бүтээгдэхүүнүүд дээр аль болохоор нэмэн өртөг шингэх буюу боловсруулалт хийсэн үйлдвэрүүдийг хамтарч хийнэ. Тиймээс түүхээгээр нь баяжуулаад дээр зараад авахгүй. Энд чинь яг тэр нөгөө зэсийн утас хийх барих тиймэрхүүнүүдэ хийнэ. Хоёрдугаарт нь түшгэлсэн том цахилгаан станцуудаа барина. Ингээд нэг юм цахилгаан станц боловсруулалтын үйлдвэр гэдэг юм хамт шийдэл явчихын бүтээгдэхүүн уваах гэрээгээр тэгээ тэр цаашаа орж байгаа бүх юм дээр тэр чинь анхны түүхийн эдэн тэ бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байгаа чинь дараагийн юмнууд тэр харьцаагаараа тэр баригдсан үйлдвэрлэлийг ороод явчихна гэсэн үг байхгүй юу? Бүгийн хингийн загвар шүү. Тэгэхээр нэгдүгээр цуслахад бүр цус тийм ш одоо байгаа гэрээг үргэлжлүүлнэ буюу шинжилнэ гэж худлаа. Цуслахаас өөр ямар ч гарцгүй. Цусласныхаа дараа дахиж хинтээч хөрөнгө оруулалтын гэрээ зурх хэрэггүй. Хөрөнгө оруулалт угаасаа биш байхгүй да. Хятадууд ч орж ирсэн, Оросууд ч орж ирсэн, Америкууд доллар эзэж ч орж ирсэн. Нөгөө инвестмент гэдэг нь бол тэдний хувьд бол нөгөө ашиг олохын төлөө мөнгө зээлүүлж байгаагаа хэл тайлбарладаг ойлголт учраас бид нар зүгээр л хамтын ажиллагааны л гэрээ зурна. Тэгтээ ийм хувьцаа гэсэн тийм санхүүгийн зайлтанд орохгүй. Зөв бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зураад болоо байхгүй. Одоо тэр та нэг юг тайлбарлаад байгаа шүү. Бороо голд шүү дээ. Тэр чинь болохоор Канадын компани лөө. Хангалттай байхгүй. Тэр яг юу бас яг Канад гэнүү, Австрали гэнүү, Англи гэнүү хэдэн хөрөнгөний биржээр дамжуулж энэ еврейчүүдийн бодож олсон улс орны баяргийг захиран зарцуулах их луу үрдэж авдаг зайлтан байхгүй. Хувьцаа гаргалаа гэж нэрлээд өөртөө нөгөө талаас нь тэр хувьцааг нь худалдаж аваад тэгээ нэг л хувьцааг нь худалдаад авцсан биржээр дамжуулаад авцсан юм чинь танаа үндсэн хууль, танаа ард түмэн тэмцсэн өнөө бид нар тамаагүйгээд ингээд эзэн суучдаг зайл байхгүй юу. Тэгэхээр Бороо голдод орж ирсэн чинь бол Канадын хөрөнгөний биржид бүртгэлтэй компани болохоос эзэд нь Канад гэсэн үг биш. Зөв. Мөн үү? Рио Тинто бол Австралийн хөрөнгөний биржтэй тодорхой хувьцаа гаргацсан
одоо Лондон ч гэдэг юм уу Канад ч гэдэг юм уу нөгөө уул уурхайн компаниудын хувьцаа гардаг хөрөнгөний биржүүдээр хувьцаа гаргацсан. Хувьцаа эзэмшигт нь бол хинч хийж болно шүү дээ. Аль хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй гэдгээр наа чин Канадын Австралийн компани гэж манайхан ярьж байхгүй юу. Тэмцэл тэр Австралийн төрийн өмч юм уу Австралийн ард түмэн төр гэсэн үг биш байхгүй Канадын ч юм уу. Тэгэхээр тэр бороо голдыг бол Канадын хөрөнгөний бирж ч өөр уул уурхайн бирж учраас тэрэнд бүртгэлтэй компаниуд маш их орж ирж байна Монголд ялангуяа 90 оноос хойш. Тэгээ тэрний нэг нь гэсэн үг байхгүй юу? Тэрний нэг нь. Тэгээ бороо голд чинь 40 тонн алт илүү хэдэн тонн алтыг бараг татваргүй шахуу маш хурдан хугацаанд аваа явцсан гэж яриад байт юм л та тэр үнэн шүү дээ. Тэр чинь ингэж байгаа. Бид нар тэгвэл мэдэхгүй байдаг юм чи 97 онд байна уу да. Тухайн засгийн газар тогтвортой байдлын гэрээ зураад үнэ. Тэгээд зүгээр л жоохон багавтар татвар аваад бүх юм аваа гарах боломжийг элбэг дөржин засгийн газар өгсөн байхгүй юу? Тэр зориуд гэсэн үү? Гэхдээ тэр үед одоо би ч өөрөө тэгэхэд тэр засгийн газрынхантай хөөжтэй явдаг байсан тэгдлийн баг гэж боддог байсан чи. Нэг мундаг доллар барьж орж бид нар доллар татвар төлж ийн гээл. Одоо 30 жилийн өмнө юм чи би ч гэсэн тийм түүхий гинэн байсан юм чи. Тэр алдаанаас чи би одоо миний ялгаа нь тэр элбэг дөржин засгийн газар чинь бороо голтыг доктортой гэрээгээр өгчээсэн хүмүүс нь одоо тэрийг өмөрөө зүв байсан гэж яриад бүр 30 жилийн өмнөх юмд археологийн амьд олдвор шиг үлдчихэж байгаа байхгүй юу. Би болохоор буруу байсан юм гэдэг ингээд цаашаа судлаад бариад эсгээрээ бидийг залддаг. Тэгээ миний одоо энэ тэмцээд байгаа юм чи тэр цог явжсэн хүмүүстэйгээ тэмцэж байгаа байхгүй юу. Тэдний хийсэн гайг ойлгодгүй та нарын залуу үе дараагийн одоо ямар зэмэ ямар үе тэр үеийнх нь ч ойлгохгүй учраас би нөгөө тэгээ яг өөрийнхөө үеийнхний 90 оноос хойш хийсэн бүх булхай луур буруу юм бүгдийг засаад дараагийн үедээ өгчийгээд ингээд тэмцээд байгаа хүн шүү дээ. Тэр ихтэй айхтарлын болсон юм шиг байна тий. Тэгээ угаас тэр нийтрээ ойлгодгүй. Тэр чинь баг хамгийн анхны шахуу. Яг тэрийг ч хийсүүний сүү ботолд шүү дээ. Тэр үед тий сүү ботолд тэр ордыг авчаад цаашаа өгөө тэндээс нь баах юм аваад гараа явцсан. Тэрний тухай ярилцдаг тэр уурхай энтертэй ажиллаж ирсэн барьж ирсэн хүмүүсийн ярилцдаг марьцаас өндөл өгдөг сошиал. Тэр одоо тэр бол зүгээр тэрнээс тэртээ дгүү сүү ботолд ч юм уу тэр тухайн үед өгсөн засгийн газрын хүмүүст нь хариуцлага тооцохгүйгээс ард түмэнд энийг сайн ойлгуулаад ийм алдааг дахиж гаргахгүй байх. Иймэрхүү алдаа хийсэн хүмүүс өөрийгөө өмөрчих юм бол нийтээрээ жигшээд дахиад энэ хүмүүс ингэж нийгэмд болооглох хэрэгтэй байхгүй юу? Танаас одоо 30 жил хорлогдод дууссан одоо болоо гэд. Бид нар ч одоо хүртэл ингэж хүмүүсийг хорлоод тэр үеийнхээ байсан юм зөв юм шиг одоо ч тэгстэй юм шиг яриа явуулдаг. Яг тэр загварыг л одоо ойлгохоор дээр бараг л дахиад ажиллах хэрэглээ явуулдаг байхгүй юу? Тэгээд явуулах шиг байна. 2009 онд тэр 97 онд бороод зурсан баха тогтвортой байдлын гэрээ гэдэг байгаа. 2009 оны ойлгохын гэрээг зөө тогтвортой байдлын гэрээ энэ төр чи яг адилхан загвар байхгүй. Бид нар яадаг ийм залтай байхгүй юу? Түрүүний хэлдэг би банк доллар хэвлэдэг банк. Тэгээ чамаас 66 нэгдүгээрх нь 66 чи аваад 10% хүүтэй зээлийг ихэр чи зөвшөөрөхгүй. Дэлхийд даяар энэ арай дэндүү байна. 10% дээр нэмэх нь 66 эзэмшнэ гэж юу гэдэг ингээд тийм учраас нэг компани байгуулад тий 66% тэр компани дээр бичүүлж жагаад хамтарч компанидгоо зээл өгчдөг эхний зайлна. Дараа нь юу гэдгийг гэхээр яг тэр зээл өгч явах буюу тэр хуулийн этгээдийг бий болгоод зээл өгöd мөнгө хүлээд эхлэхэд нь байсан татруудаас ихэнх нь төлөхгүй болгож татвар хуулинд нь өөрчлөлт оруулчаад дараа нь тэр татруудыг танаа хөөр бусад татвараа яаж өөрчилсөн байсан манайхтай зурсан татвараа өөрчлөлтгүйгээр тогтвортой байдлын гэрээг 50 100 жилээр хийчихдэг байхгүй юу. Ингэээс ийм л зайллаа. Тэгээ одоо хараа уг нь Монгол улсын засгийн газар биш үү? Монголчуудыг яаж хорлож байна? Монголд бизнес хийж байгаа хүмүүсийн татварыг нэмэх болгонд чинь бизнес гэж тохирч штэ. Уг нь бол Монголын төр засаг. Монголынхаа бизнесүүдийг тогтвортой байдал өгөөд гадныхнаас энэ доллараар зэс алтных нүн ихсэх юм бол тэднээс юм их авах хэрэгтэй байдал чи эсрэгээр тэднэрт хамаг юм шулуулж өөртөө өрөнд орчоод дотоодынхан дээр болохоор хизээ тогтвортой байдал өгөхгүй. Жохон байжгаад одоо сүүлийн жишээ нь хот мот төр чинь нэг баахан өр тавьчингуудаа яаж машины хураамжтыг авах гэж байна. Тэр зам тээврийн сайд нь өндөр хүүтэй зээл авах зам барьчингууд тэргүй төлөвлөхийн тулд хүмүүсээс дэлхийн жишгт байдаггүй замуудаас татвар хураамжийг нэмж авах ч гэдэм үү. Эрчим хүчний сайд нь мөн үү өндөр хүүтэй зээлээр станц барина. Тэгээ тэрнийхээ өөрөө тэндээс тэр станцыг гадныхандаа нийлж барьчаад өөрөө ашиг олохын тулд та нар үнийг нэмнэгээс сууж штэ. Тэг мөгөз уг нь бол жинхэнээр Монголын ард түмэн тогтвортой байдал буюу дулааны үн, цахилгааны үн, мах, гурил мөрөл бүх үн тогтвортой. Зээлийн хүү тогтвортой, татврын орчин тогтвортой,
газар мадрын хэлбэр газрын төлбөр хэлбэр хураан шимтгэл доктортой монголчуудаа доктортой. Энэ Монголын төрөлх чинь Монголын ард түмний төлөө төрөлсөн болохоос Рио-Тинтогийн төлөө биш. Бороо голдын төлөө биш байхгүй да. Харин одоо тэгээд бороо голдч болохоор тэр одоо бас л нэг оюутлын шиг л биш. Одоо нэг тийм өгөөж өгнө гэл тэдэн жилийн дараа өгөөж яг адилхан зайлдэж та. Тэгсэн чинь яг нөгөө өгөөж авах болсон чинь аль хэдийн дууссан байсан гэдэг. Бороо голдыг орж иж л өөртөө хамаг алтын зөөгөө гарчдаг компани. Кана юуны Киргиз очоо компьютерийн орд гэд бас том ордлоо ороод яг юм зайлан хийж байгаа хөөгдөж гараад тэр компанитай тэмцээ тэрийг хөөж гаргасан хүн одоогийн тэр ерөнхийлөгч нь шүү дээ. Киргиз нөө. Тий. Зөв. Тэгээ манайч одоо тэгэл яг тэгээд Киргизийн ерөнхийлөгч нь бол яг тэмцээ гарцсан. Гэхдээ жишээ нь над чиг шинэ мөнгөний бодлогогүй байхгүй юу. Өөр тэмцэж болох нэг янз. Тэр буруу юмыг бүр устгаад ямар ч Киргизийн мөнгөний ханш дундаггүй. Мөн зээлийн хүн буучдаг. Гадныхнаас тэгж бадар барьж хамаг киргизүүд нь манай монголчууд ч гадагшаа цагаачиж хар ажил хийдгүү барьдгүү болгож чадвал тэр хүн түүх бүтээх болохоос биш зүгээр авилгад идэгдсэн байсан компьютерийнхаа буюу одоо манайхаар бол бороо голдын алтыг өгсөн элбэг дөржийг хөөж гад оронд нь өөрөө суудсан мөртлөө тэр тогтолцоонд хэврээ байж ивэл бас сайн биш байхгүй. Сайн биш. Зөөл асуудалд орно тий. Тэр оюутлын усны тим яриад байгаа. Одоо 2030 хэдэн оноос илээ 37 оноос илээ. Юу гэн ногдлах шиг үгэн. Тэгэхээр тэрнээс өмнө гівч баг гол бүх ордыг ухчих боломжтой гэдэг юм байна. Нэг манайхан дутуулгаад идэв. Тэр тавьж байгаа хугацаа энэ төр чинь мөн үү? Нэгдүгээрт яг тухайн ордыг ухаад дуусгах хугацаанд нь тааруулж тайлбарлана. Хоёрдугаарт нь одоо шин ингэж байгаа. За зис $10 байлаа гэж бодъё. Тэгтэн нөхдүүд тааруулаад хүүтэй зээл өгсөн явж штэ. Тэгвэл зисийн $15 болчихгоот нөхдүүд дахиад зээлээ нэмж ичээл хүн хэвээрж гисэн зээлийнхаа үнийн дүнгийн нэмж ягаад мөнгө хүүлдэг тогтолцоогоор нөгөө зэсийн үн ихсэн ч байсан үнийн өсөлтөнд дахиад нэмж зээл өгч жагаад аваад явчих واخгүй да. Тэгэхээр бид нар хизээч юм ирэхгүй واخгүй да. Аим шиг тий. Яг л адилхан шиж мөнгө хүүлдэг зарчим өөрөө тэр юм чи. Одоо тэгээд би бас нэг залууч бичрээс чат GPT хэрэглэдэг болчихлоо. Чат GPT-с асууж Монгол нэг хүнд одоо энэ Монголын ер нь байгалийн баялаг ер нь нэг хүнд ер нь хичнээн төгрөгийн баялаг байгаа юм байна нийтдээ гэхээр бас за хэд гэлээ ер нь нэг хүнд бараг л 10 тэрбум төгрөгийн юм байгаа гэх шиг усан шүү. Миний санджаар 3-аас 10 тэрбум ч гэж нэг хэлбэлцэлтэй тоолжсэн. 15 тэрбум. Тийм 15 тэр нэг хүнд шүү дээ тий. Тий яг өнөөгийн юм. Өнөөгийн байгаа үнэлгээг яг зүгээр шууд утгаараа шүү дээ тий. Шууд биш бүр энэ чинь байна. Ингээд нэгдүгээр одоо шинэ бодъё. Яг манай байгалийн баялаг мал сүрэг газар нутаг мутаг мод ус агаар гэдэг бүх юм ингээд ерөнхийдөө бүгд ингээд бодит баялаг хамгийн баг үнэлгээр үнэлэхэд $5.80 байхгүй юу? $5.80 штэ. Хасар их мөнгө штэ. Тэгэхээр нэг хүнд тэр чи ойртол 1.5 юу лээ? Биш ээ. 15 тэрбум төгрөг. Тий, 1.5 сая доллар л واخгүй та. 17 тэрбум л واخгүй юу? Нэг хүнд 17 тэрбум гэж асар баян уус واخгүй юу? Гэтэ энэ чи миний түрүүний хэлдэг. Тэр хамгийн бага үнэлэгдсэн хөрсөн дор байж байгаа байгалийн үнэлгээгээр тэр ойролцоогоо нэг 10-аас дээш хуваард үнэлэгдэж шүү. Бараг 5% үнэлэгдэж байгаа. Олборлоо гаргаад ирэхээр үнэн нэмэгч чинь 2-аас 3 дахин боловсруулч. Нэмэн үрцгийн гэсэн бүтээгдэхүүн хийчих юм бол бараг 10 дахин нэмэгдэж явчих штэ. Тэгэхээр чи нэг хүнд оногдоод байгаа нь 17 тэрбум гээд байгаа чи 170 ч болох магадaltaй байхгүй да. 170 тэрбум төгрөг. Тий, нэг хүнд. Тэгэхээр нэг хүнд 170 тэрбумын хэмжээний баялагийг менежмент хийгээд ухахгүйгээр зүгээр ийм баялаг байгаа гэд хүмүүстэй тэрүүн төгрөгийн хүүгүү зээл өгөөд бизнес хийх ч өөр айгүй амархан загвар шүү дээ. Ингээд тийм байхгүй. Тийм байгаа байхгүй. Тийм яриад байгаа мөнгөний тогтолцоог л ойлгох хэрэгтэй байхгүй тий. Хангалттай мөнгөний юм параллел юм баялаг байгаа байхгүй. Мөнгө баталгаажуулдаг, мөнгө хэвлэхэд баталгаажуулдаг баялаг нь байгаа юм чи. Би хэлээд байгаа шүү дээ. Баялагаараа баталгаажсан төгрөгөө хэвлчихэд манай баялагийг ирж хамтарч ажиллах гэж байгаа хүмүүс нь ихтэй төгрөг худалдаж авах. Тэгэхээр чи бид нар шууд өгөөхөөр долларын баталгаажуулчихад байгаа. Төгрөг худалдаж аваад манай баялаг руу орохоор чин бид нар баялагаараа төгрөгөө баталгаажуулчаад манай баялагаар батсан төгрөгийг тэд нар худалдаж аваад бид нартай хамтрах хэрэг нэгж байгаа юм чи шал өөр бүр суур философи байхгүй. Суур нөөцлөгдөж. Тийм, суур хувьцлын философи байхгүй. Хувьцсан чанартай философи гэсэн үг байхгүй. Баян тансаг баялагийг бүтээх бүрэн боломж байна. Та юун дээр ямар барь суртай? Уран ч гэдэг юм уу? Эсвэл одоо тэгэл нөгөө халзан бүрэгдээ ордлохын ноён уулмал гэдэг амар их орд яриад байгаа шүү дээ. Эдгээр гэр нь эргэлтэнд оруулах нь зөв юм уу? Яах нь зү? Тийм байхгүй. Яг Рио-Тинто, Бороо голд Рио-Тинто хоёр шиг долларын эзний тий санхүүгийн залилан мөлждөг байгаа тохиолдолд дахиж нэг ч тийм орд оруулж хэрэггүй байхгүй та.
Мөн үү? Эхлээд тэрийгэ зэгсэлж аваад яг саний хэлдгээр ирж төгрөг худалдаж яваад ордог болсныхан дараа бид нар төгрөгийг хэвдээд хамтардаг тэр тогтолцоо буюу хууль эрх зүйн орчин тэгээд мөнгө зээлийнх нь боломжийг доторчлоос нь өгдөг. Дараа нь татврын зөв тогтолцоотой болгоод тэгээд тэрнээс нь үр өгөөж бүр яг маш тодорхой ид дутуу өгөөж мөгөөж гэхгүй. Хурц шараа гаргаад алзан бүрэгдээс гаргалаа тэрний төдөө нар түмэнд маргааш нь тийм болоод гэрт нь ороод ирдэг гэдгийг маш тодорхой болгосон дараа л хийх ёстой өмнөд байна. Тэгвэл аюултай. Тийм. Тэгвэл дахиад яг ялгаагүй нохоо замаар л олно шүү дээ. Одоо байгаа бороо голд ретент оюутлогоо хоёртой яг адилхан загвараар орчих واخгүй. За танаас ингээ сүүлийн асуултыг асууя. Бас нэвтрүүлгийн цаг нэлээд явчлаа. Одоо ингэж яриад байгаа байхгүй. Зэсийн одоо нэг амнатын ингээл нэмчих юм бол ч юм уу те. Бууруулахгүй бол одоо гадны хөрөнгө оруулагч нар орчихгүй нэ. Цухтаад явах гээд байна. За тэгэл тэр комеди амраа гэж залууч яриад байгаа шүү дээ. Зэсийн амнатаа буулгаж ижил хөрөнгө оруулагч орж ир хөрөнгө оруулагч ирж ирүүд бид нэрээс одоо энэ барьж байгаа утас чинь iPhone 17 болно гэж байна шүү дээ. Гэх мэсчээ яриад байгаа байхгүй. Нийл ийм хөрөнгө оруулагч нар цухтаад явах гээд байгаа те. Тэгэл ерөөсө татвар хамаг юм шалан дээр бууж ижил нэг орж ирэх гээд байгаа юм шиг яриад байгаа. Энэ хэр үний яриа. Ийм байгаа даа. Нэгдүгээрт долларын эзэд Монголд оруулаад ирсэн байж байгаа. Мөнгө хүүлдэг тогтолцоо. Тэр мөнгө хүүллийн тэг тогтолцооны хэсэг авсан зээжээ төлөхийн тулд татвар цогдуулдаг засгийн газрын тогтолцоо байна шүү дээ. Энэ юмнуудыг цогцоор нь миний яриад байгаагаар шийдэггүй цагт бол над амнаад буух муух энэ зүгээр л нөгөө хингэнэр бол бид нар уг нь бол бид нар казинод газар нутгаа баяглан тавьж болохгүй байхгүй да. Гэхдээ яг бороо голд ретентэй оюутлогоо орд хоёр чинь бол казон давж тавиад өөртөө өрөнд орчиж байгаа тийм юм байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр дараагийн казино давьячид казиногийн эзэнтэй тоглоно гэж юу яриад байгаа юм алдагдал баг та. Тэр тэгвэл алдаад дуусна. Тэгэхээр тэндээс яахан казинод одоо юу гэдэг $100 үнэтэй $100 орж тоглолцоод $10 алдчих юм бол за болоо. Тэ 10-ыг л алдлаа 90 үлдлээ гэж болохгүй үсттэй. Тэр чинь алдагдал мөн биз дээ. Тэгээ ямар тохиолдолд хожихгүй тийм алдагдaltaй байх тогтолцоо руу нэг мундаг амнатыг өөрсдөө орон морно гэдэг нь өөрөө худлаа байхгүй да. Тийм үү? Яг зүгээр яг одоо энэ тогтолцоог над чи би очиж янзлаагүй тохиолдолд одоо байгаа тогтолцооны дундаа бол зүгээр ийм байгаа. За жишээ нь Эрдэнтийн төлж байгаа амнат 20%. Оюу толгой 5 гэдэг байгаа. Тэгэхээр эдгээр юу гэж ярьж байгаа нэхэр оюу толгой 5 ба штэ. Тэрийг үлдээчихэд тэ Эрдэнтийг дахиад жоохон буулгая гэдэг байгаа. Уг хоёр талаас нь оюу толгой жоохон нэмээд нөгөөдх нь буулгаад нэг нөгөө дабл стандарт байхгүй уг нь зүгээр байхгүй юу? Зүг богоц. Өөрөөр Эрдэнэт ч гэнэ оюу толгой ч гэнэ өөр хань нэг уурхаг бүгдээрээ ижлэгэн байх юм бод. Энэ ч нөгөө талдаа бас яг нэг хорлонтой юм тэр зарим тэр юм ярьж байгаа хүмүүс өөрөөр зарим мэдэхгүй ч гэсэн зарим дээр нь бол бас яг зүгээр тийм тухайн буруу тогтолцоон дотроо казино тоглож байгаа дондаа арай жоохон бага алдагдaltaй тоглох гэдэг утгаар нь жишээ нь тайлбарлах юм бол ретентэй өөрөө 5% амнат төлчөөд мөн үү? Тэгээд олон улсын валютын сангаар 20%-ийг төлөвлөдөг болгосон орчин бүрдүүлчихэд өрсөлдөж байхгүйгээр өөрөө хятад зах зээл зэгдлөө манай бүх юмыг хянаад байна гэсэн үг байхгүй юу? Док нь ойлгож байна уу? Өөрөөр чи 5% хүүтэй зээлтэй би 20% хүүтэй зээлтэй байхад 5% хүүтэй зээлтэй мөн үү? Чи одоо шинэ MCS ухаан удгийн ордыг санж баяраартай хуульдж авчаад тэг тэрийгэ барьцаалаад одоо хүү багтаа зээл авчаад хүү багтаа зээл аваад том орлого ороод ирчингууд нь яг уу ямар ч хөөрхий өндөр хүүтэй зээлтэй нэг мүү $100,000 зээл авч байгаа хүний хажууд тэр $100 зээл авч байгаа үе юм чи тэндээсээ ингээд босод бүх салбарыг худалдаад аваад эхэлчих واخгүй Coca-Cola, PMI гэл ингээд нөгөө тэгээд хүн ирээд MCS-ийн үүдэн дээр гуйгаал надад нэг $10 сая хэрэгтэй өстө үнэний ферм байгуулъя. Тэр чи од жаргалын мөнгө биш واخгүй да. Зүгээр ард түмний ямиг ухаан удгийг барьцаан тавиад мөнгөтэй бол тэгээ ийм корпорацийг бий болгоод тэрүүгээр дамжиж улс орныг л удирддаг зална гэсэн үг шүү дээ. Тийм богод. Тэгэхээр энэ яг энэтэй ч адилхан хүү багтаа зээл авч байгаа одлогол мөн үү? Өндөр хүүтэй зээлтэй тэгээ баг зээл авдаг хүмүүсийг бүгдийг сороод өөрийнхөө хамжлагуулчихж штэ. Тэрнтэй адилхан ретентэй өөрөө 5% амнаа төлчихгүүтээ бусад бүх өрсөлдөгчийг намнаад өөрөө монопол болчиход байгаа байхгүй юу? Тэр утгаар нь харахад бол бас өөрөөр нөгөө буруу тогтолцоог засах буруу тогтолцоонд дундаа арай алдагдах багтаа орлогоо ихсэх гэдэг ингээ
Яг тухайн юмыг сайн хар. Манайхан нөгөө ингээд нөгөө тэмээ ямаа гэдэг үсчээл бүрээд нөгөө тоглолцоо талаас нь тайлбарлахгүй буруу тоглолцоондоо тэгвэл яаж зөв тоглох ингээд нөгөө тактикийн ба стратеги юмудаа ялгахгүй гэсэн үг байхгүй юу? Таны яг ингээд яриад байгаа одоо шинэ мөнгөний бодлоос болоо яг ингээд хэрэгжүүлэл эхэлчлээ л дээ. Ингээд одоо манай улсын эхлэх гэхэд олон улсын зүгээс ч юм уу эсвэл урд хойд төвшин зүгээс ямар нэг аюул занал янз бүр юм ирэх үү юм. Нэгдүгээрт бид нар зөрчилдөг манай эдийн засгийн 90% урд хойд төрш шүү дээ. Тэр хоёр бол талархаж хүлээж авна. Талархна гэж юу? Тэгэлгүй ээ. Доллароос салж л байл. Өөртөө доллартай долларын эзэдтэй дан хийж байгаа хүмүүс шүү дээ. Одоо Орос ч юм бол Украинтай байлдаг шүү дээ. НАТОгийн 50-аад улстай. Мөн үү? Яг НАТОгийн цааталт юу вэ гэхээр нөгөө мө Лондон Ситэд Англид байдаг. Хүмүүс ингэж андуурдаг. Долларыг Америкийн засгийн газрын мөнгө гэж бүгд боддог. Америкийн засгийн газар ямар ч хамаагүй. Америкт бүртгэлтэй Европын мөнгө хүүдэгчд тэр зэвэ бүр Лондон Сити гэдэг байгаа. Лондон Сити гэж. Лондон Англи улсын нийслэл Лондон хотод байдаг. Лондон Сити гэдэг Ромын нийслэл Ром хотод байдаг Ватиканга тусдаа улс байдаг шүү дээ. Тэр шиг Лондон Сити гэдэг тусдаа улсын мэдлийн мөнгө багхгүй юу? Тэгэхээр чин Трамп бол шүү дээ. Америкийн засгийн газар 40 их 80 долларын өртөө байгаа. Трамп 4 жилийн хугацаанд ерөнхийлөгч хийгээд ард түмнээсээ болон гадаад худалдаа элдв дэдээсээ татвар хураамж цуглуулад тэр 40 их 80 долларын өрийг төлөх үүрэгтэй 4 жил тавигдсан хүн болохоос биш мөнгө хэвлдэг тийм засгийн тэргүүн биш байхгүй да. Лондон Сити удирдах байгаа мөн үү? Тэгэхээр өнөөдрийн Украины дайн гэдэг байгаа чинь Лондон Ситигийн Оросын эсрэг хийж байгаа дайн багхгүй юу? Оросын 300 тэрбум долларыг долларын валютын нөөц буюу сүүлийн 30 жил нефтэ, газа, байгалийн хийгээ зарж орсон орлогыг нэг өдөрт хураагаад авчихсан шүү дээ. Оросын Абрамович гээд Оросын ард түмний хөрөнгийг үнгүй хөвчилж авчаад дураараа тоглоод Челси клубыг авч явчихсан. Тэрний 3-4 тэрбум долларын хөрөнгө клуб нэг өдөр хурааж авах нэг доллар ч өгөөгүй шүү дээ. Оросын 300 тэрбумыг хурааж авах нөгөө мө хүмүүсийн магтаад идэг хувийн хвшлийн төлөө Абрамовичийн хөрөнгийг хурааж авах ямар ч асуудалгүй хураагаад авчихна. Лондон Ситэд бүгдийг шийддэг байна. Лондон Сити тусдаа бас хууль мөлтэй байх шүү. Тусдаа хууль мөлтэй тэр аль тэр чинь бүр аль эрт бий болсон шал өөр. Тэр чинь биш те. Уус тотлох уус биш. Бүр дэлхийд байж байгаа дэлхийн энэ бүх мөнгө хүүдэгчдийн төв нь багхгүй юу? Долларыг хэвлдэг, еврог хэвлдэг, йенийг хэвлдэг. Тэ? Фунт стерлинг хэвлдэг. Энэ бүх мөнгийг хэвлдэг гол үндсэн эзэд нь бүлэг нь мөнгө хүүдэгчдийн бүлэг байхгүй нөгөө хар язгуурт ингээд идэг тэд нар байхгүй. Тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа нь хятадч тэр, осч тэр тэдрээс салахын тулд тэмцэж байгаа хүмүүс чинь энэ яг дунд нь тэдний нэг юм түшиж газар байгаад байгаа байхгүй да. Тэгэхээр мэдээд бөөн баяр дуртай л биш үү? Тэд нар бол дуртай л. Тий. Доллар хэрэгэлдэг болоо зүгээр төгрөг рубль юанаараа байдаг. Байх юм бол угаасаа тэрийг яг хийнэ. За би бол бас тийм эрхэвч нэг тийм тэнийг хүн биш. Дээр нь бас тэнгэрийн зараалаар амьдралаа зориулж яв. Тэнгэр зүгээр бүтэхгүй юмд хүүгээ зүтгүүлдэг байхгүй юу? Тэгэхээр тэртээ дүгэн бүтэн болно. Цагийн. Тий. Цаг нь угаасаа болцсон. Тий. За баярлалаа тэгээд өнөөдөр хүрэлцэн ирээд та бүдэнд гоё сонирхолтой яриа өрнөж өгсөнд маш их баярлалаа. За тэгээ угнуудуудаа баярлалаа. Энэ подкастаараа 3 дахь орлоо. Тэг хоёлаа сайхан нэгэ сайхан түгэн шүү. Дундаас нь тастаа жижиг контентууд тийм шүү. За юу. За баярлалаа. За баярлалаа та. За.